За манайх 12 цагийн хүндхэн аялал хийсний дараа Куско хотод яваад ирсэн байна. За яста Чили улсад автобусаар явна гэдэг чинь тийм сайхан зүйл бас биш юм байна. За ингээд алдарт Инкагийн үлгийн нутаг Куско хот бол эртний Инкагийн нийслэл Мачу Пичуд хүрэх гарцсан юм. Далайн түвшнээс 3400 м-ийн өндөрт байрлах бөгөөд Перу улсын хамгийн өндөрт байрладаг алдартай түүхэн хот юм аа. Куско хотын түүх бол манай эртний өмнөх 12 дугаар зуун Инка гүрнээс эхэлдэг. Инкачууд энэ газар нутгийг Куско буюу ертөнцийн төв гэж нэрлэсэн нь оргүй биш юм. Учир нь тухайн үеийн инкачуудын зам тээврийн сүлжээ Куско хотод төвлөрч Инкагийн эзэнт гүрний өнцөг булан бүрт салаалдаг байжээ. Инка гүрэн нь оргил үедээ өнөөгийн Перу, Эквадор, Чили, Аргентин, Боливийн зарим хэсгийг хамарсан аврах том эзэнт гүрэн болсон байна. Өнөөгийн Куско хот нь 430 мянга орчим хүн амтай Перу улсын соёлын нийслэл хэмээгддэг. Энэ хотын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч бол аялал жуулчлал юм. Жил бүр 2 сая гаруй жуулчин Куско хотыг зорин ирж Мачу Пичу руу хийх аяллаа энэ хотоос эхэлдэг. Куско хоттой хугацаанд олон найзуудтай болсон. За тэгээ бид Куско хотоос холгүй байрлах инкачуудын үлдээсэн нууцлаг байгууламж болох Саксава Woman буюу Хансан шонхор гэдэг нэртэй түүхэн дурсгалт газрыг хамтдаа очижсэн юм аа. Куско хотын хойд дэмжид далайн түвшнээс дээш 3700 м-ийн өндөрт Инка гүрний гайхамшиг болсон нэгэн байгууламж оршдог. Энэ бол Саксава Woman буюу аврах том чулуун хан бүхий тахилгын талбай, стратегийн цайз бүхий түүхэн зохицолбор юм аа. Энэхүү байгууламжийг тэртех 15 дугаар зуунд хэдэн 10 тонн жинтэй нүсүр том чулуу гişиглэн ямар ч цемтгүйгээр төгс тааруулан нийлүүлсэн байдаг. Зарим хат нь 300 орчим тоннд хүрэх бөгөөд зигзаг хэлбэртэй ханан газар хөдлөлтөд төсвөртэй төдийгүй Инка нарын инженерчлэлийн оргил илэрхийлэл гэж судлаачид үздэг юм байна.
Okay, bueno. Gracias, gracias. Moni, Жил бүрийн 6 дугаар сарын 24-нд Куско хотод нэгэн гайхамшигт ёслол эхэлдэг. Энэ бол Инка гүрний үеэс эхлэлтэй Инти Рамия буюу нарны баяр юм. Инкачуудын хувьд нар бол бүхний эхлэл, амьдрал, гэрэл, ургац, цаг хугацаа бүгд нарнаас эхэлдэг гэж үздэг. Эрт цагт Инка хаан өөрөө нарны хүүд тооцогдож саксавомны өндөрлөгт сүмийн тахилгад оролцдог байв. Хүмүүс өнгөт хувцаар гойж хуучин оны муу энергийг оршуулж шинэ жилийнхээ эхлэл болгон тэмдэглэдэг байжээ. Өнөөдөр энэ баяр нь Инка соёлыг амьлуулсан түүхэн жүжиг, дуулалт бүжиг, олон мянган хүний цуваа нь үүрийн таван жингээс үчийн бүрий тасралтад үргэлжилдэг юм байна. Vamos a quedar unos 30 minutos, pueden usar los baños, después retornamos al transporte, 2 horas más de viaje, ¿ok? Ahora mi recomendación es que descansen, necesitamos mucha energía para la caminata, ¿ok? Sleeping, breakfast. Good night. Тэгэхээр бид Перу улсын Куско хотоос аяллаа үргэлжлүүлж байна.
За Куско хотод ирсэн даруйда бид одоо Vinicunca гээд Солонгон уулыг явж үзэх гээд байж байна. Бразил найзынхаа хамт байна. Vai Corinthians! Vai Corinthians! Vai Corinthians! It's my team, Brazilian team. За Перу улсад хийж байгаа аялал боцсноос хялбар байна. Жилдээ 3 сая жуулчин хүлээж авдаг. За тэгээд та нар харж байгаа хаасаагүй жуулчид жилдээ 2 сая жуулчин бол өлхөө авчт юм байна. За тэгээд Куско ч юм уу аль нэг хотод очих юм бол тэндээс аялал захиалч болд юм байна. Аялал нь бол маш хямдхан. Одоо жишээлх юм бол энэ Солонгон уулыг үзэх аялал 120 сол хийж байгаа бүтэн өдрийн. За тэгээд өглөөний цайтай. За тэгээд өдрийн хоолтой ийм багц аялал байгаа. Тэгэхээр энэ хялбар юм байна. Ер нь бол өмнөд Америк ялангуяа Перу улсад ирэх юм бол юмны үн хямд байна. За тэгээд аялахад ер нь бол хялбар юм байна. Тэгэхээр бид 5200 метрийн өндөрлөө өсөж байна. За энд халахж байгаа бүх жуулчд бол тодорхой хэмжээгээр өндрийн
Дарлтыг бол мэдэрж байгаа. Амар мэдрэгддэм байна. За би одоо ингээд коконы навчж ажиллаа явж байна. Ер нь бол их хөрхэн челленж болд юм байна. За Винникомка буюу Солонгон уулан дээрээ ирлээ. Энд уулнаасаа илүү жуулчт нь илүү сонирхол татж байна. Өдөрт 1000 мянган жуулчид энэхүү газар нутгаар дамжиж өнгөрдөг юм байна. За буугаад ирлээ. За ирж очихдоо нийлээд 2 цаг зарцуулд юм байна. Тэгээд дээрээ бол 1 цаг гарам байд юм байна. За тэгээд энэ бол групп аялал. Энэ Перу улсад дахиад хэлэхэд Перу улсад бол групп аяллууд маш хямдхан байд юм байна. За тэгээд уул руугаа гарахад маш олон сонголтууд байна. Мотоцикл, морь, алхах гэх мэтчлэн ийм сонголтуудтай байд юм биш үү? Thank you. За бид өнөөдөр Cusco-ийн ойролцоо байдаг Pisac гээд Перу улсад алдартай нэгэн тосгонд ирсэн байна. Pisac бол Перу улсын зүрхэн нутагт Андын өндөрлөг улсын дундуур урсцах уруу голын хөндөд орших бяцхан тосгон юм. Pisac бол зүгээр нэг тосгон биш. Энэ бол цаг хугацааны гүүр агуу их Инка гүрний сүр хүчит эртний Pisac хоттой холбогддог хүн холбоотой газар юм аа. Энд ирэхэд хамгийн түрүүнд мэдрэгддэг зүйл бол цаг хугацааг удаашруулсан мэд амар амгалан мэдэрнэ. Зарим нь энэхүү нутгийг сүнслэг сэргийх газар гэдэг. Учир нь Андын нуруудаар сүлжих эрчим энэ нутагт л цуглардаг мэт. Агаар нь цэвэр, салхин намуухан, уулсан дуугүй агаад сүрлэг. Одоогийн Pisac тусган цог жолбоотой инкачуудын байгуулсан эртний Pisac хотын сүүдэр тушин.
Инкачуудын хувьд 7 дугаар сарыг шинэ амьдралын эхлэл хэмээн бэлэгддэг байжээ. Энэ үед нарны буцах хөдөлгөөн дуусч дахин хүчтэйгээр тэнгэрт хөрж эхэлдэг. Шинэ сар, шинэ амьдрал. Тосгоныхын ч гол гудамжиндаа өнгийн даав, гар урлагийн бүтээл, төмс ногоогоо зарах тариачдын цугларалтаар эхэлж зах зээлийн шуугиантай нийлэн амьсгалж байдаг. Перуд хамгийн алдартай чича хэмээх эрдэнэ шишээр эсгэж хийсэн уламжлал тундаага ариун ундаа гэж үздэг. Нэгэн цагт Инкагийн хаад ноёд чичаг дипломат хэрэгсэл болгон ашигладаг байжээ. Жишээ нь хөрш овг аймгийн төлөөлөгчтэй хилцээ хийхдээ чичаг хамт уух нь нөхөрлөлийн баталгаа, эв нэгдлийн илэрхийлэл гэж үздэг байв. Бид үүрээр эртлэн босож эртний Писак хотын дэс дэрсэн юм. За тэгээд энэ Перу улсын газар нутагт Андын нурууны энэ уулс дунд эртний инкачуудын хот балгасууд бол мянгараа байд юм байна. За миний хойд харагдаж байгаа бол эртний инкачуудын хэллэгээр Сакри хөнди гэдэг нэртэй газар юм байна. За энийг монголчлбол эртний инкагийн ариун хөнди. За энэ газар нутгаас эхлэн инкагийн эзэнт гүрэн газар нутг нь эхэлж байсан юм байна. За би яг одоо далайн түвшнээс дээш 3800 м өндөр зогсож байна. За тэгээд эртний инкагийн үзэсгэлэнт нэгэн гайхамшигт хот болох эртний Писак хотын туйран дээр ирсэн байж байна яг одоо. За бүгдээрээ одоо эртний Писак хоттой танилцсгаах болно. Let's go. Энэ бүс нутаг нь Инкагийн эзэнт гүрний стратегийн чухал байршил бүхий газар байжээ. Писакын дангаараа хойд бүс нутаг болох Анта, Пуно, Амазоны зүгээс ирж болзошгүй жижиг овг аймагуудын давтлагыг хянах зорилготойгоор баригдсан ч Инкагийн голлох хот болтлоо хөгжиж байжээ. Энд инкачуудын инженерчлэлийн ухаан, тариалангийн технологи, услахааны систем, тэнцвэртэй хот төлөвлөлтийн нэгэн тод жишээ байв. 1530-аад оны үед Испаний колоничлогчид Перуг эзэлснээр Писак хотын уналт эхэлсэн. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эртний хот нь орхиж байгальд шингэн түүх болон үлджээ. За энэ бол бас орчин цагийн Писак тосгон маань харагдаж байна.
Aquí está, amigo. Muchas gracias. Amigo. За 6 дугаар сарын 17 өглөөний 4 цагт. За хүсэн хүлээсэн цаг маань ирлээ. Өнөөдөр Мачу Пичу руу явах гэж байна. За тэгээ Мачу Пичу дээр аяллаа олон сонголтуудаас Салхантай гээд 4 хоногийн алхалтай маршрутыг сонглоо. Тэгээд зүгээр амархан яваад очихгүй 4 хоногийн маш үзэсгэлэнтэй байгалаар алхалт хийж байгаад Мачу Пичуд очих хэрэгтэй байгаа. За бүгдээрээ тэгээд Салхантай маршрутыг бүгдээрээ сонирхоод үзье. За манайхан бид нар бүгдээрээ үндсэн алхалтын цэг дээрээ ирсэн алхаад явж байна. За Салхантай гэдэг маршрутаар алхаа явж байгаа юм байна. За үндсэн зорилго бол Мачу Пичу руу зорж байгаа. За тэгээд энэ маршрут бол 4-5 хоногийн аялал болдсон байна. Тэгээд тосгоноос тосгон дамжаад явах юм байна. За нийтдээ нэг 70 км орчим алхах юм байна. 4800 орчим метр өндөр уулан дээгүүр даваад Мачу Пичуд очих юм байна бүгдээрээ.
За зарим хүмүүс морь унждээ шүүхс гартай юм байна. За битэрийн эхний зэрлэг бол Laguna Humanтай нуур руу явах байгаа. Para un este? No, estos son privados. Son privados, tienes 150 cordones. Estamos subindo, hein? Amigo. E a coquinha? За бид хоёр өнөөдрийнхөө гол зорилгыг биелүүлэх гээд Laguna Humanтай нуурыг зориод явж байна. 4200 м өндөрт байрладаг. За багахан цай үлдсэн байна. За хэрвээ манайхаа Перу улсад ирэх юм бол энэ сархантай маршрутыг сонирхоод үзээрэй. Энэ одоо зөвхөн аялал төдийгүй маш гоё түүхэн жимээр аялах цаашлаад өөрийгөө сорьсон маш сайхан дурсамжийг бүтээсэн аялал байна байхаа гэж бодож байна. Одооноос ингээд шууд мэдрэгдээд эхэлж байна. Амар бол байхгүй. Тэгтээ маш сайхан мэдрэмжийг авах итгэлтэй байна. Перу улсад ирвэл энэ маршрутыг сонгоод үзээрэй. За манайха бид бүгдээрээ цаг гарны дараа Laguna Humanтай нууран дээр ирсэн байна. За манайхан Humanтай нууран дээрээс та бүгдтэй хүргэж байна. Сайхан энерги авлаа. За одоо буцах цаг болжээ. Бүгдээрээ бааз руугаа буцаад маргааш өглөө үүрийн 4 цагт босоод дараагийнхаа трекийг хийх юм байна. Дараагийнхаа алхалтыг хийх юм байна. За let's go. Улааг үргэлжилж байна. We're not eating breakfast here, so, but I guess all you guys have breakfast. Yeah, it's around 5:30. За өглөөний мэндэ. За өнөөдөр бол Мачу Пичуг зорж байгаа аяллаа алхалтын 2 дахь өдөр. За тэгээд Сорой Пампагаас Сархантай хүртэл өнөөдөр 20 км алхнаа. За тэгээд өнөөдөр бол хамгийн чухал буюу хамгийн хэцүү алхалттай өдөр нь байгаа. Энэ хойно харагдаж байгаа лут том
хайрхан дагахгүй юм байна. За тэгээ өнөөдөр бүгдээрээ хамтдаа байгаарай. Let's go. Чакал явж шүү. Nicholas, how is it? It's kind of hard, but it's okay. Hard to breathe. But Yeah. Really amazing. Okay, we have great time. We are really in the mountain. За ямар ч сан оргил дээр нь гараад ирлээ. Одоо нэг өчтэй байхаа. Бурхан минь. Хэвээ нэг давдгуу даваагаараа 3-5 нэгцэн л болж байна. За тэгээд одоо Андын нурууны өндөрлөг бүсээс Амазоны одоо тэр ширэнгэн ойн чиглэг цаг агаар руу шилжиж байгаа юм байна. Тэгж ерөнхийдөө яванда том удахгүй ширэнг рүү орох юм шиг байлаа шүү. За Испанчууд Перу улсыг эзлэхдээ эртний Инкагийн соёлоодыг бас нэлээд төвөөсөн байд юм байлээ. За тэгээ Мачу Пичуг хайгаад олоогүй юм байлээ. Тэг яаж ч одоо ийм өтгөн манан сүрлэг улс дотроос хад асга тий энэ дотроос хайж олох вэ гэж нэрээ бодогдож шүү. Үнэхээр бартаатай. Тухайн үед ямар энэ шиг юм тод жим зам байсан биш тий. За найзууд бас нэлээд челленжтэй явж байгаа. Буудлаа захиалаагүй. Угаасаа энэ ууланд чинь буудал захиалах ямар ч боломж байхгүй. Тэгээ хамгийн хямдхан хостлууд нь хурдан дүүрчдэг учраас өнөөдөр амжиж очихтой очих хэвээр тэгжээж хүмүүсээс өртөж очиж буудал эсвэл хямдхан хостл захиалах боломжтой юм байна.
За үүрийн 6 цаг гарсан хүмүүс. Одоо өдрийн 2 цаг алхасаар л байна. За өнөөдрийн челленж өндөрлөө. Бүтэн 12 цагийн дараа салхантай лож кампэд ирсэн байна. За ямар ч хэлсэнэг. Өрөөтэй боллоо шүү манайхаа. We did it. Well, first day. Зэ манайхаа аяллаа 3 дахь өдөр эхэлж байна. За өнөөдөр Колка Пампагаас Ла Плая хүртэл алхах нь нийтдээ 13 км алхах юм байна. Өнөөдөр харьцангуй гайгүй. Дандаа ерөнхийдөө уруудаж явах юм байна. За энэ аяллаа хамгийн сүүлчийн өгсөөр 3000 м л өгсөх юм байна. За энийг давчих юм бол бараг л Мачу Пикчуд ч гэсэн үг дээ. За тамаргүй юм аа. Одоо нэг жоохон үлдсэн байх учиртай да. За манай өрөө тэр бололт. Энэ хостел биш юм байна. Лож гэдэг юм байна. Тэгээд үнэн 100 сая. Өглөөний цайтай оройны хоолтойгоо. Ийм үнэтэй газар байна. Дотроо ийм юм байна. За тэгээд vibe болсон гэсэн. Андын гоё болсон. Инкагийн аюун үлгийг хараад
Gracias. Lindo. ¿Qué dice? ¿Qué dice, mami? ¿Qué dice? Manabro. Ah, sí, gracias. Gracias. Nos vamos a querer pollo. Зэн өдрөө өндөрлөө манайх. Nos vemos. Маргааш үлээр тулцсан. Вала. Finish, my friend. Finish. Зэ манайхан 4 өдрийн турш алхасаар байгаад Aquas Calientes ирлээ. За Aquas Calientes бол Machu Picchuгийн яг хормоод барилдаг юм жижиг суурин байна. За энэ газараас эхлээд Machu Picchuгийн ажил эхлэх болно. За манайхан өнөөдөр бид Machu Picchuгээр зочлох болно. За Tacna, Arequipa, Cusco. За тэгээд Сархантайгийн 4 хоногийн
аяллаа дараа Мачу Пичугийн гүүрээр гарч байна. За бид хоёр яг одоо Мачу Пичугийн бэл хэсгээс нь дээшээ өгсөж байна. За тэгээд цаг гарны дараа оргил дээр нь очих юм байна. Бид сүүлийн 4 хоног зүгээр нэг ууланд алхаагүй. Бид эртний Инкагийн эзэнт гүрний түүх үлгэр домог агуулсан тэрхүү гайхалтай газар нутгаар 4 хоног алхасаар байгаад бид эртний Инкагийн нийслэл болох Мачу Пичуд ирсэн байна манайхаа. Woo! Yes, my friend.
За маш сайхан маш гайхалтай цаг хугацааг Куско хотод үдлээ. Үнэхээр сайхан өдрүүд таарлаа. За тэгээ одоо аяллаа цааш нь үргэлжлүүлээд Перу улсын Пуно хот руу явж гин. Тэндээсээ Боливи улс руу гарнаа. За тэгээд аялал ерөнхийдөө өндөрлөх тийшээ хандаж байна. Гэртээ харих цаг болж байгаа юм шиг байна. Маш их баяртай байна, догдолж байна. Ер нь бол Боливи улсаар аялаа тэгээд гэрийнхээ зүг буцах юм дээ.